Тэгэхээр тэрийг ингээд сайн хэлээд сурлаа. Одоо Монголд бизнесуд орж ирнэ. За би юу ярьж байгаад энэ коммуникац руу орсон бэ гэдгээ гайхаж байна. Юу ярьж байгаа нь хүнийг сонгох, хүнийг сонгож авах, хүмүүсийг ажилд сонгож авах. Энэ хэцүү. Гэхдээ энийг биднээс хитрхийг амархан хийчихэд дараад нь тэр хүнээсээ халах гэж боо юм болдог уу? Та нар тэгдэг үгүй юу? Айгүй хэцүү. Нөгөө хүний чинь гандаач гол, нөгөө хүн чинь тэгэл юм жоохон эвгүүцсэн байгааг мэдээл ингээл шилэл гэл биднээс гэсэндээ жоохон араас нэг аргадах маргад ойлгооч дээ гэл гिचүү штэ. Энэ болгонд бидэнд аргачлал хэрэгтэй. Авахтаа маш их удаан сонжиж ав халахаа бол хурдан хал гэж байгаа штэ. Тэгэхгүй тэгэл халах гэж байгаа гэдэг нь тодорхой болоод нэг албан газар дотор нэг сул яриа яваад байдаг үстэй. Нөгөө доржиж угсах гэдэг гэж штэ. Нөгөө доржин хүмүүс рүү нэг сонио хараад зарим нэг нь дотроо баярлж байгаа, зарим нэг нь ингээд өрөвдсөн гэж байдалтай, зарим нь үнэхээр өрөвдөөл очоод юм яриад дарга ирэнгүүт жоохон холдоо. Тэгээ тийм байдгүй юу энэ чи би ч гэсэн одоо зөндөө албан газар ажиллаж байсан тийм байдаг. Тэгэхээр авахтаа удаан халахтаа шууд сэлэм галс гэдэг шиг юм болох нь шүү дээ. Тэгэхээр сумөрөө хүнийг яаж авах вэ гэдэг дээр сумөрөө одоо ярилцъя. Яаж авах вэ? Авахын тулд та нар ингээд сууж илаа. Хүн орж ирлээ. Хамгийн түрүүнд хэдэн төрсөн? Хэн? Ямар жилтэй? Тэгж асуудгүй юм байна. За сайн байна уу? Өөрөлдвөл нөгөө хүнд өөрийгөө чөлөөтэй нээх боломжийг олгоно. Тэгэхгүй дээр нэг дээрээс ингээд харж сууч. Ингэхгүй юм байна. Чөлөөтэй ярих боломжийг олгох юм байна. За ингээд орж ирлээ нөгөө хүн чи ярьлаа. За ингээд нилээ яриа чөлөөтэй ингээд ярьж ялаа. Тэгэхдээ нэг зүйлийг анхааруул. Та нар энэ гадаадын төслийн байгууллагад ажилд орохдоо миний алддаг алдааг давтаж болохгүй шүү. Нөгөө Монгол хүмүүсийн нэг зуршил байд юм а. Ажилд орохдоо яадаг гэж энэ ингээд сандал байлаа гэж бодъё. Hi, hello. Миний нэг Ганбаатараа гэж хэлж байгаа шүү. My name is Ганбаатар. Тэнгүүтэл тад гэж би суучдаг. Мөн айлд ороод Монгол хүн чинь суусаараа суурцсан. Тэгээд агш ихлээр аяг цагч гэдэг л бараг л арест ихгүй байгаа. Зүгээр суунгуудаа нэг зочдөг байхгүй болохгүй шүү гэсэн нэг л суудсан юм чи яах вэ тэ ингээс. Энэ алдааг бүр өөрөөсөө бүр дасгал хийгээр би л аваа дандаа алддаг байсан. Тэгэл сайн уугаар нэг мэдсэн жил ингээд явж шүү дээ. Тэгэхээр зэрэг яад юм бэ гэсэн чинь сайн уугаа тэнгуэл нөгөөт чинь тэмц суу гэж нэг сууд заах хэрэгтэй байна л да. Тэрэн дээр нь очиж суух хэрэгтэй юм байна. Тэгэхгүй тэгээд аль хэзээ баг өөрийнхөө садал дээр суучих гал ингээд. За тэгээ яриа өрнүүлэхэд бол айгүй чөлөөтэй ингээд инээгээл та инженерийн салбарт тэр зэрэг олон жил ажилласан бэ. Ер нь инженерийн ажил гоё шүү тийм ээ гэл ингээд их энгийн юмнуудыг ярьж эхэлнэ. Танаа энэ хүн сонгож авахд ярилцлагын чинь туйлын зорилгыг би нэг л зүйлийг хэлье. Нэгхэн зорилготой шүү. Тэр хүний зуршлыг мэдэх л зорилготой та. Тэр хүний зуршлыг мэдэх. Чухам ямар зуршилтай байна энэ хүн? Ерөөс өөр юу ч биш. Энд өглөө болгон ажилласаа хоцордог хүн байна уу? Энд өвөл болгон ханаа төрдөг хүн байна уу? Энд үргэлж одоо азгүй явдал тохиолддог хүн байна уу? Эсвэл үргэлж одоо азтай явдал тохиолддог, үргэлж ажлын амжилт гаргадаг, үргэлж ажлаа одоо хугацаанаас нь төрүүлж хийдэг ч гэдэм үү? Энэ бол зуршил. Та нар тэр хүний зуршлыг л мэдэх гэж сууж байгаа. Одоо энд ажлаасаа нэг ч ерөөсө хоцордог хүн ерөөсө байхгүй байна л та зүгээр надаас бусдна. Би үнэхээр тийм зуршил байдаг. Би насан туршдаа тэмцэж байна. Хүүхэд байхдаа бол би 30 минут хоцордог байсан. Оюутан болоод 20 минут болсон. Лондонд байхдаа 10 минут, Монголд ирээд дахиад 15 болчих гээд байна. За 10. Ингээл зуршил. Муу сайн янз бүрийн зуршил байна. Миний нэг сайн зуршил гэвэл энэ толгой дотор нэг юм бодогдчихвол нойрч хүрдэг бүр ингээ бодогдоо салахгүй. Эсвэл зүтгэж ард нь гарчээд салдаг. Нэг тийм зуршилтай ч юм уу. Хүн болгоны зуршлыг мэдэх хэрэгтэй. За ингээд асуулт асууна. Янз бүрийн асуулт асууна. За та нар ингэж асуулт асуугаараа. Энэ ажлыг сонгосон та нэг 10 жишээ юу яагаад сонгосон тэр 10 одоо шалтгаанаа хэлээд өгдөө гэд асуугаад үз. Дараад нь та нарт би нэг ахтар юм зааж өгье. Таны сул тал юу вэ?
таны давуу тал юу вэ гэж асуу. Энэ их зөв асуулт. За та нар өөрсдөө хэрвээ ярилцлаганд орж байгаа бол одоо гадаадын төслийн байгууллага ч юм уу эсвэл ямар нэгэн гоё компанид ажилд орох гэж байгаа шүү дээ. Тэгээ та нараас таны за давуу тал гэвэл та нар зөндөө юм ярих байх. Таны сул тал юу вэ гэх юм бол та нар хүмүүс ярихдаа намайг нэг ихлүүлсэн ажлаа тэгэл цаг наргүй хийгээ суучдаг л гэж нэг ярьдаг л. Ерөөсө цагийн баримжааг бол суугаад байдаг. Ажил тарчаад байхад суугаад байдаг л гэдэг юм. Миний сул тал юм л байх та. Жараа ухаантай сул тал юм байна уу? Бас юу ч байхгүй гэж хэлж болохгүй нэ шүү дээ. Эсвэл өөрөөр яах вэ? Тэгээд би ажлын төлөө зарим хүмүүстэй маргалтчаад байд юм аа. Арай гоё сул тал байна да энэ. За хэрвээ хүн та нар өөрсдөө хүн авах гэж байгаад ингэж хэлэх юм бол хоош эн чинь Ганбаатарын лекцэн дээр суусан нөхөр байх нь. Бас ч гэж өөрийнхөө төлөө тэмцэж явдаг амжилттай явдаг хүн байна эн чинь. Аашаад үзээрэй. Ягаад гэвэл Ганбаатарын лекцэн суусан гэдгээр нь. За ингээд ярилцлага хийлээ, зөндөө олон ярилцлага хийлээ. Нөгөө хүнээс чинь зөндөө олон асуулт байлаа. За яг би энийг ингээд нуршаал яриад байвал зөндөө олон юм асууна. За нэг хоёр юм л би хэлчихье да. Энэ зөндөө цаана бидэнд ярих зүйлүүд байгаа учраас хоёр зүйлийг хэлье. Хоёр зүйл юу вэ гэвэл та нар шууд нөгөө бүтээгдэхүүнээ ингээд өг. Маа. Энийг аваад яв. Нэг ширхэг ардрыг аваад яв. Тэгээд зарчаад ир. Яаж зарах нь тэрийг харал та. Тэрэнд төвчээр зүтгэр хатуужил байна уугүй юу? Эсвэл зарим нь ингэдэж шүү. Одоо номын дэлгүүрт хүн авах гэж байлаа гэж бодъё л доо. За. Энэ Ганбаатарын 10-8 гэдэг ном гарсан юм байна. За, энэ номыг тухай судлаад өдөөсөөс 2 цагийн дараа надад буцаад худалд. Энэ яаж худалдах нь хар. Энэ их чухал шүү. Тэнгүүт нөгөө чи авч яваал худалдагч нараа юу гэж ярьж байна, юу гэж хэлж байна, намаа юу гэж одоо давуу талыг ярьж байна, хүмүүсийн асуусан эвгүй асуултанд юу гэж хариулж байна, тэр болгоныг судалж байна уу, яаж байна. Тэр хүний тэр та нар бүтээлч байдлыг судалж штэ. Тэгээ 2 цагийн дараа уудсан чи таны өөрөө чинь мдээгүй. Энэ номны чинь ч юм уу тэр бүтээгдэхүүний чинь давуу талуудыг танд яриад та өөрөө бараг л өш наатаа чи одоохон аваатыг гítэл чинь ярьж байвал энэ хүн бол болж байна. Өөр нэг арга замыг хэлье. За уучлаарай. Таныг би ажилд авахгүй гэд хэлээд үзээрэй. Гихнөө эсвэл за гэд гарах нь эсвэл та над шиг ийм чадвартай хүн олохгүй шүү дээ. Та дахиад нь бодоод үзэлтэй. Гэж хэлхийг хүлээгээрэй. Өөрөөр хэлбэл тэрний их хүсэл нь та нарт хэрэгтэй шүү. Авчихал та намайг. Гайгүй штэ. Өөрөөр хэлбэл энэ хүсэл нь та нарт хэрэгтэй шүү. Одоо хамгийн сүүлчийн үгөө хэлж явахдаа хүртэл та нар тэр хүнийг харж яах нь штэ. Энэ хүний энэ ажлыг авах гэсэн тэр их хүсэл та нарт байгаа гэдгийг мэдрвэл ав. Хэрвээ ингэж хэлэх юм бол ав. Одоо та нар би гайгүй штэ авчихал дах юм бол энэ Гамбаги гэж бодож болохгүй шүү. Аваарай. Яа гэвэл энд соосон л байгаа үз. Нэг лекцэн дээр сууна гэдэг бол энэ цэнхэр гариг дээр биднээс зөрөөд өнгөрөх нь би хэл. Зөрөөд өнгөрөх нь битээ хэл. Нэг танхимд ингээд биенийхээ энергийг мэдэрч ингээд сууж, инээлдэж, ингэж амжилтын төлөө ингэж ярилцсна гэдэг бол хувь заяа. Энэ бол их том хувь заяа. Тэгэхээр биений хөндлөн шүү одоо энэ доторх болсон. За ингээд ажилд авах тухай маш олон аргачлалууд байгаа. Та бүхэн менежерүүд, пүүс компани лидерүүд байгаа. Сайн ажилтнуудыг авах та нарын хамгийн чухал зүйл шүү.
халах дээр тулах юм бол би маш их зүйлийг ярих бах. Гэхдээ энийг түр азнаад нэг зүйлийг хэлье. Нэг аюултай зүйл байдаг шүү. Хүн ингээд хаалга тас саваад гарангуутал биднээс хүн хааж эхэлдэг. Сайн компьютер дээр бичдэг хүүхэд байхгүй биз. Англи хэлтэй гайгүй шиг залуу байна уу? Ингээд хаагаад эхэлдэг. Энэ буруу. Байнгын та нар шинэ хүн хааж байгаарай. Байнгын хааж. Байнгын шинэ хүн хааж. Ямар сандал та нар ингээд хаана газар юм уу, албан газар ингээд орчлоо шүү дээ. Ингээд орчиход ингээд харахад үнэхээр сэтгэлээсээ ажиллаа хийдэг. Үнэхээр сайхан сэтгэлтэй, үнэхээр зөв юм ном журмаараа хийж байгаа хүүхэд ингээд харагдан гутал чинь та нар хажууд нь очиод нэг юм жижиг хууц өхөнө шүү дээ. Ахын Ганбаатар гэдэг маа нөгөө фэнкшүү Ганбаатар. Хууц өгөөд гараа авчих. Тэнгүүл тэр хуудсан дээр юу вэ гэвэл зүгээр та нар хэвлээд биччих. Таны энэ хүү ажиллаж байгаа арга ажиллагаа, таны энэ хүү байгаа ажилдаа хандаж байгаа байдал надад маш их таалагдлаа. Хизээ нэгэн цагт танд ажил хэрэгтэй бол надад хандаараа, би тусгуулж болох юм. Ганбаатар. Болж байгаа юм уу? Өөрөөр та нар банк тийм хүн хайх нь шүү дээ. Банк тийм сайн хүмүүсийг хайнаа л гэсэн санаа. Нөгөөтэйгүр манай ажилтан ажил дээр та нар хүнтэй харьцаж байхад одоо нэгэн энэ хоёрдугаар давуулгаан дээр хүн чухал, мөнгө чухал биш. Банкнд танилтай байх нь чухал биш болчлоо шүү дээ. Одоо бол хүн чухал. Сайн хүмүүсийг та нар багтаа бүрдүүлж авах нь чухал. Тэгэх юм бол яах вэ гэвэл ерөөсөө багтаа сайн хүмүүсийг сонгож авахын тулд анхаарах хэдхэн зүйл бий. Саяны хэдэн зүйлүүд байна. Нөгөөтэйгүр та нар таны баг дотор ажиллаж байгаа хүмүүсээс хараат болж хизээч болохгүй шүү. Манай бизнесмэнүүдийн хамгийн том алдааг бас дахиад нэг алдааг хэлье. За, нэг хэвлэлийн үйлдвэр байлаа гэж бодъё. За, хэвлэлийн үйлдвэр байлаа. Хэвлэлийн үйлдвэрт ингээд ажиллаж байгаа. Манай дорж гөөмөл сайн шүү. Би доржтой хайртай шүү. Одоо ёолкноор доржтой телевизэр, өнгө телевизэр өглөө. Доржиго ингээл өсгөлөө, дорж хүчтэй боллоо. Дараад нь доржийн зан хувирдаг уу? Хувирдаг үсттэй зарим нэг нь боос мосруу жоохон иймэрхүү харцтай шүү дээ. Тэгээд энэ бол зүгээр яг 10 тохиолдлын 4-т тохиолдох байхаа. Тийм бас олон биш ээ зүгээр. Тэгтэл дорж хувирах магадлал ихтэй. Яг гэвэл дорж 2 хоног эмнэлэгт юм уу эсвэл ханаа төрөөд хэвтгэл компани доголдож эхэлдэг. Дорж тодорхой хэмжээгээр нэг жоохон ууртай байх юм бол хаашаа яшхаа хэвлэх нь шүү дээ. Нөө хэвлэлийн машин дээр чинь жоохон иймэрхүү. Боос руу жоохон ийм харцтай. Одоо хэн нэгнийхээ команданд ороод байгаа нь харагдаж байгаа үстэй. Үгүй. Ингэж болохгүй. Доржийн хажууд банк дараагийн одоо хүчтэй тийм сайн хэвлэгч машинч бэлдээрээ та нар. Дорж бас өөрийнх нь эрх чөлөө бас байх ёстой юм шүү. Дорж өөрөө бас сайхан амьдраад Ганбаатар захирлаа би бас нэг өөр хэвлэлийн газар ажиллах гэдэг надад арай илүү цалин өгч байна. Би явж болох уу гэтэл шууд сандралд орох ёсгүй. Явж болно. Хажууд чинь дулмаа бүр сайн болцсон байхад чинь явж болно. Байгууллага компани дээр ямар нэгэн од Холливуудын од шиг тийм од бити бэлдээрээ. Дандаа хажуудалд нь хүн бэлдэн шүү. Энэ бол менежмент. Энэ бол human resource буюу одоо хүний нөөцийн бодлого. Хүний нөөцийн бодлого гэхэлэр энэ чинь хэдэн хүүхдтэй болохыг тооцоолдог газар уу гэж асууж байсан. Энэ манайхаа аюул гэх шиг энэ толгой өстой аюултай. Чи хүний нөөц гэхэлэр энэ чинь эрэгтэй эмэгтэйгийн тооцоолж өгд юм уу? Алийг тооцоолж өгд юм да хөөхөө гэж хэлсэн. Айхтар сэтгэх шиг манайхаа. Тэгэхээр тодорхой хэмжээгээр нөгөө хүний нөөцийн бодлогын талаар биднээс ийм уян гатан ийм зөв бодлоготой байгаад сайн хүмүүсийг бэлдэж одоо нөгөө Японы менежментийн даваа талуудыг оруулж ирж штэ. On the job training гэдэг олон улсад ярьдаг хэллэгээр нь би хэлчихье. Ажил дээр нь сургалт явуулах гэж мэргэжил байдаг. On the job training гэдэг ажил дээр нь сургалт явуулах. Энийг банк хийж явах хэрэгтэй. 7 хоног болгон ажил дээр нь сургалт явуулдаг. Ажил дээр нь нөгөө хүмүүсээ өсгдөг. Дараачийн хүмүүсийг бэлддэг. Ийм байдалтайгаар ингээд явуулаад байхад нөгөө хүмүүс ингээд өсөөл байдаг. За ингээд мэдээж хүмүүсийг сонгох, хүмүүсийг тодорхой хэмжээгээр ажилуулахад маш олон зүйл бий. Менежер хүний
баримтлах ёстой хэдэн зүйл бий. Дандаа өөдрөг байгаасаа, дандаа тийм алсын хараатай байгаасаа, юу хүсэж байгаагаа дандаа ойлгуулдаг байгаасаа. Гүйцээ таны зорилго бол тэр. Би Алтай 5 богд руу явах гээд байгаа мó? Найрамд оргил руу явах гээд байгаа мó? Богд Дэмжин гар руу явах гээд байгаа мó? Баян аймгийн их богд руу явах гээд байгаа мó? Жохом айл руу явах гээд байгаа юм бэ гэдгээ багтаа маш тодорхой хэлэх юм бол нөгөөдөл чинь хаашаа яаж явахыг өөрсдөө мэднэ шүү дээ. Машинаараа ингээд өвөр ангаа ороод арангаа ороод дараад нь ингээд гардын хадаар яваад цаашаа давхчин даахаа гэл ингээд шууд явах нь шүү дээ. Тэгэхгүй дараах хаашаа явахыг мэднэ. Жолооч хаагуур явахыг мэднэ. Хаашаа явахыгаа тодорхой хэлээгүй байхад нөгөө жолооч нь хаашаа яаж явах юм бэ? Сүүдэрт гараа тамхи татах нь тодорхой шүү дээ. Тэр хүний буруу биш. Тэгэхээр ерөөсөө зөв mission statement, зөв тэр санаж явах зүйл, тэр бодож явах зүйл, хүсэж явах зүйлийг маш зөв тодорхойлох нь байна л гэсэн санаа. За нэгэнт байгууллага дээр бид зорилгоо тодорхойлцсон, хамт олонныхоо тэр одоо хүмүүсийг сонгож авах багаа бүрдүүлчтэй. Дараад нь бид юу хийх вэ? Маш энгийн зүйл хийнэ. Дараад нь биднээс бүтээгдэхүүндээ боловсруулна. Бүтээгдэхүүн. За ямар бүтээгдэхүүн биднээс хийх гээд байгаа юм бэ? Ямар шүү зүйлийг зах зээлд гаргах гээд байгаа юм бэ? Шинэлэг зүйл гаргаарай. Цоо шин зүйл гаргаарай. Цоо шин. Ямар нэгэн тийм ялгаатай зүйл гаргаарай. Ялгарах гэдэг хамгийн чухал шүү. Монгол оронд ямар ч тэнэг хүн савн хийж чадна, зарахын тулд ухаантай байх ёстой шүү гэдэг хууль өнөөдөр биднээс энэ 2 дугаар бизнесийн давлгаан дээр бүр улам илүү их ойлгомоор байна. 90-ад оны үед юу ч хийсэн бэ авах нь тодорхой байлаа. Өнөөдөр бол үйлчилгээ чухал. Өнөөдөр бол мэдээлэл чухал. Өнөөдөр бол тэр хүнийг соёлтойгоор хүндлэх нь их чухал болсон байна. Яаж тэр хүнийг хүндлэх вэ? Яаж тэр хүмүүст хандах вэ? Тэр бүтээгдэхүүнийг л онцгойлон тэр ялгааг нь гаргаж ирнэ л гэсэн санаа. Манай зар сурталчилгаа рекламуудыг та нар нэг ажиглаад үзээрэй. Хоорондоо бүгдөө адилхан юм ярьдэн штэ. Манай бүтээгдэхүүн бол хамгийн сайн та хурдан хурж ирээд авны хотоохон дуусгах гэж шүү хурдл. Нэг юм хүчиндж байгаа маягтай юм ярьж штэ. Хурдан ирэхгүй бол хохин шүүч гэж яах ерөөсөө. Ерөөсөө маш тийм хүчиндсэн марктай. Одоо тэгвэл хэлбэрүүд нь жоо тийм хурдан ирэхгүй дуун гэсэн ийм хэлбэрт орцсон бүр. Үгүй. Бүтээгдэхүүнийхээ тэр ялгааг нь дандаа гаргаж ирэх хэрэгтэй. Муу бүтээгдэхүүн байгаад сайн маркетингтэй бол тэр бүтээгдэхүүн явна. Маш сайн бүтээгдэхүүн байгаад муу маркетингтэйгаа бол тэр бүтээгдэхүүн явахгүй. Энэ нэг бол маш олон бизнес одоо бүтээгдэхүүний жишээнүүдээр ярьж болно. Зарим бүтээгдэхүүнийх нь нэр хүндэд нь халдсан болчихно. Тийм учраас жишээнээс зайлсхийгээ цөмөрөө энэ зарчмууд дээр нь оролцъё. Яаж ялгааг нь гаргах вэ? Ерөөсөө бусад өрсөлдөгчнөөс таны ялгарх ялгаа юу юм бэ гэдгийг л тайлбарлана. Цаг наргуу тайлбарлана. Манайх бол ийм учиртай ийм гэдгээ маш тайлбарлана. Тэгэхээр сайн маркетинг муу бүтээгдэхүүнийг аваад явчихдгийг гэдгийг нэг жишээг би хэлээ л да. Баруун дэх алдартай тийм сенсац тэгдсэн. 1980-ад оны үед байхаа намайг сургуульд очихоос өмнө болсон явдал. Юу гэж утсан бэ? Сон дээр нэх гой зардал гарцсан байсан. Ханан дээрч, хаалган дээрч, цонхны давцан дээрч хаанч байрлуулж болохгүйц маш энгийн бат бүх хувцсны үлгүүрийг зарж байна. Үнэн чи хямдхан 10 ширхэг нь 3 фунт үнэтэй. Та захиалга хурдан ирүүлнэ үү? Сүүлийн 500 ширхэг үлдсэн байна. Мянган захиалга ирсэн. Мянган захиалга яваад энэ бизнес маш амжилттай болсон. Дараад нь яасан гэж нөгөө захиалга аваад ингээд шуудангаар нөгөө үлгүүрүүд нь очсон л да. Үлгүүрүүд очсон чинь юм сонинд бооцсон нэг юм ирсэн. Сонинд бооцсон байхтай яг үү. Аятайхан шиг хайрцаг чийчгөөг байгаа шүү дээ. Сонинд бооцсон. Нэгэд харсан чи юу байсан гэж 10 ширхэг хадаас. Би та нарыг ийм юм хий гэж хэлээгүй шүү. Бизнест л ийм муу болохгүй. Хуурж болохгүй. Хуурах гэдэг бол аюул. Ганцхан би юу хэлэх гээд юм гэвэл муу бүтээгдэхүүн байсан ч гэсэн сайн маркетинг байх юм бол явчтiiмаа гэсэн санаа хэлж байна. Гэхдээ энэ хүн юу нь худлаа хэлсэн юм бэ бас? Тэр чи хананд байна уу, хаалганд байна уу, цонхны тавир дээрч байна уу?
хувц үлгэх маш тохиромжтой бат бөх үлгүүрийг хөдөлж байна л гэж байна шүү дээ. Тэгэхээр би эндээс юу гэж хэлэх гээд байна гэвэл та нар сайн бүтээгдэхүүн хийж болно. Гэхдээ сайн маркетинг дээр бүр онцгойсон анхаараарай. Маркетинг дээр. За маркетинг руу анхаарахын тулд өнөөдрийн та бүхний энд намайг хүндэтгэж, надад урам хайрлах гэж ирсэн та бүхэндээ би өнөөдрийн өдрийг би бараг сар хүлээсэн. Сар орчим одоо би бараг нэг өөрийгөө сойдог штэ. Тэр шигээ сойгоо. Үнэхээр сэтгэлийн тийм бас айгу дарамттай л да. Хоолж орохгүй, өглөө босч ирэхэд эдсэн хоол шингээгүй байж байдаг. Шүнжэнгөө бодож байдаг юу гэж хэлнэ. За тэрнийхэн дараа тэгж хэлнэ гэж баян бодно. Тийм их бэлтгэл шаарддаг л да. Тэгж байхад би та нартаа хэлэх миний хамгийн оргил зүйл юу вэ гэвэл PR-ийн мөн чанарыг би та нартаа тайлбарлана да гэж бодож байсан. PR зар сурталчилгаа хоёр бол маркетингийн хоёр баг нь, хоёр тулгуур. Тэгвэл Монгол оронд PR гэж юуг ойлгоод байна вэ? Та нар өнөөдөр эндээс гараад бизнестэй PR-ын зөв утгыг ашиглах юм бол өнөөдөр энд орж ирсэн 4,000 биш, зарим нь бүр 40,000-аар шагналж авсан тэр пледийн үнэ бүр хэдэн зуун сая дахин нугалж аваасаа гэж би чин сэтгэлээсээ хүсэж байгаа учраас PR-ыг онцгойсон анхаарах хэрэгтэй шүү. Public relation гэж хэлээд байгаа юм. Олон нийтийн санаа бодлолтой харьцах гэсэн санаа л да. Үг нь бол. Гэхдээ энэ орчуулга их буруу орчуулга. Юу гэж хэлэх ёстой вэ гэвэл барууны өөрийнх нь тэр мэрэгчлэнүүд хүртэл press release гэж яриад байгаа юм. Сайн мэдээний цацалт гэсэн санаа, мэдээний цацалт. Тэгэхээр та бүхэн PR-ыг бизнестэй маш сайн ашиглаарай. Яаж ашиглах вэ гэвэл за би маш энгийн жишээ хэлье. Химрийн овоон дээр гарвал эр хүнд тэр жилдээ их сайн байдığım гинлээ гэдгийг сонсоогүй монгол хүн да Улаанбаатар талаа ирчүүд байхгүй хаа. Та нар бүгдөө сонссон байж таа. Сонссон байх. Гэтэл зургатаар та бүхэн химрийн овоон дээр очно өнөөдөр шинийн нэгэн учраас хурдан очоор очих юм бол бүтэн жилдээ та бүхний аял одоо аз хямрч өөдрөг байна шүү гэж зар сурталчилгаа яваагүй үсттэй. Тэгэхээр зар сурталчилгаа одоо өнөөдөр хүчин буурч байна. PR хүчин гарч ирж байна. Энэ бол дараагийн хэлбэр. Зар сурталчилгааны дараагийн хэлбэр нь бол мэдээний энэ цомог. Мэдээгээр их юмнуудыг оруулж өгөөрэй та нар. Мэдээгээр. Та нар миний рекламыг үзсэн гэхээс илүү өчигдрийн тэр нэг ийм галтаа ярьсан яриаг их сонссноо. PR, public relation, press release энэ өөрөө та бүхний бизнесийг хэдэн хувь дахин ихсгэн шүү. Энд ирээгүй хүмүүс, энд ирсэн хүн хоёрын ялгаа нь энд байгаасаа гэж би бодож байна. Press release-ийг анхаарна. Тэгэхээр press release өөрийнх нь ялгаа юу байдаг вэ гэвэл зар сурталчилгаа бол зургаар их юм өгүүлдэг. Press release буюу PR бол үгээр их зүйлийг хэлдэг. Зар сурталчилгаа бол инээмтэмтэй байдал руу их оруулах дуртай. Press release буюу одоо PR бол одоо сериозны байдаг. Ганбаатар ингээд UBS Улаанбаатарын одоо UB Palace лекц уншина гинэ. Хүмүүс их үздим гин шүү. Тэр нэг шар мэдээнийхсэн тэгдэг үстэй. Үздим гинэ гэж яах шиг. Энийг их сонсч байна штэ. Тэр нэг юм зургтын нэг юм удирдлага байна уу та танаа гэрт чинь байгаа үстэй. Яаж үүссэн гэж анх яаж үүссэн гэвэл зар сурталчилгаанаас зухдах гэж үүссэн штэ. Манай бүтээгдэхүүнийг хурдан авна уу гэл. Тэгэл одоо болж байгаа байхгүй буцаад очсон чи манаас давгдарж ализэний давцсан байдаг байхгүй. Энэ давгдаржийн өмнө хүсэж байгаа юм шиг айгүй хястаг үздэй биднийг. Баах юм гардаг штэ, залхаадаг штэ ингээ. Урж байгаа юм чи нөгөө рекламыг хараад бүх үзүүлэхгүй штэ намайг. Тэгэхээр зар сурталчилгаа бол үнэтэй. PR бол хямдхан. Зар сурталчилгаа бол тийм дайны эхлэл шиг байдаг. Дайн шиг. 1944 оны 6 сарын 6-нд нэгдсэн холбооны айрам
Герман руу давтловч гэдэг юм. Ингээд одоо Францын эргээс Эйзенхауэр зэрэгээ хөдлөж байсан. Энэ бол зар сурталчилгаа маягтай байна. Тэгвэл Чингис бол PR хүн шүү дээ. Яадаг гэж ямар нэгэн дайн зарладаг. Сая тэр Чингис хааны кинонд дэр хардаг үстэй. Тэр үнэгэн даваан дээр доосны цэрэг ингээд хүчээ хоримтлуулчаад ингээд байж хахад хурж ирээд Чингис тэрээр элчин хэлсэн байгаа шүү дээ. За Чингис хаан чамтай би хэлж байлдъя. Чамаас айгаад би ямар нэгэн гиндүүж дайрсангүй. Хоёлоо байлдъя гэд бас их баатар хүн байгаа юм л да нөгөөтг нь. Тэгсэн Чингис шууд ингэж харснаа. Наад элчийг 20. Нөгөөдөл элчээ хүлээж байх хооронд биднээс давталнаа. Энэ бол монголчууд бид бол гайхамшигтай шал өөр дөрмийн бис сэтгэдэг. Энэ бол гайхамшигтай. Тэгэхээр энийг биднээс бизнест ашиглана, харин ашиглахдаа гадаад зах зээл рүү, гадаад далай руу цөмөр бяц авъя л да. Тэднээсийг ингээд базаад авмаар байна. Чаднаа, болноо. Ямар ч байсан надад харагдаж байна. Өнөөдөр Ганбаатарын туйлын зорилго өөрөө саятан болох биш, олон зуун саятны багш нь байгаасаа л гэж хүсэж байна би. Тэгэхээр нөгөөтэйгөр зар сурталчилгаа бол бүүн хийдэг. Ийм гоё явдаг Монголд орж ирлээ, шинэ явдаг, энэ явдгийг эдэнгүүтэл гинтхэн ходоод боловсроод ингээд сайхан болдог, дотрын хойч угаадаг шүү. Ингээд гинтхэн ийм бүүн хийдэг. Тэгвэл PR бол маш чимээгүй явдаг. Монголд нэг юм шинэ явдаг орж ирэх гээд байгаа гинэ. Та нар би нэг жишээ хэлээ л да. Microsoft гэдэг дэлхийд брэнд нэмэрээ 2-т ордог компани байна. Эхлээд Coca-Cola, 2-т нь Microsoft ордог. Microsoft хүн болгон мэддэг. Microsoft хизээ нэгэн цагт реклама хийжсэн нь хизээч хийж байгаагүй шүү дээ. Зүгээр л мэдээгээр Microsoft-ийн Bill Gates шүүхтэв. Тэр шүүхтэг чинь бас аяа хэрэгтэй байх нь шүү дээ. Тэр McDonald's гэдэг энэ хятадын McDonald's-ыг хятад руу анх орж ирж байхдаа аимшигтай том мэдээгээр цацагдсан. McDonald's-т орсон нэг хятад жоохон хүүхэд уруулаа ийм халуун ийм цаа ууж байгаа түлчжээ. Тэгэд анхаарлын тэмдэг халуун шүү гэж бичээгүй байсан учраас шүүхээс $2 сая нэхэмжлээ суучих ба гэсэн мэдээ гараад нөгөө хожоо нар чинь бүгдөө энэ McDonald's өгч магадгүй шүү. Тэр ямар азтай хүүхэд вэ? Чи тийм үү маш олон зүйл ярилцж штэ. PR дараад нөгөөх нь өгч болно штэ. Магадгүй нөгөө McDonald's нь албаар тэр хүүхдийн уруулыг түлсэн байж болно штэ. Далд гэрээтэйгээр. Энд чинь бизнесийн маркетингийн хүмүүс ч одоо нэг юм харддаг болчих юм а ерөөсөө. Энэ бол ийм л юм хийж байгаа даа гэж бодох юм ерөөсөө. Нөгөө нэг олон жил шүүхэд ажилласан хүн хоёр хүн явж байхад харангуйтал хоёр бол хам гэж боддог шиг юм болж. Хамгийн түрүүнд толгойд нь тийм орж ирдэг гэсэн. Өөр юм бодохгүй шнэ тэр чинь. Тэр шиг нөө маркетингийн хүн чинь ерөөсөө хамгийн түрүүнд эднээс л PR-ын нэг стил байл гэж бодох юм байна шнэ ерөөсөө. Тэгэхээр зэрэг одоо та нар гуанз ажиллаулдаг бол хүүхд бити ам амын түлээрээ тэр бас хотолцсон дараагийн сэтгэл шүү одоо. Тэр хамгийн гол юм нь PR гэдэг бол энэ дуйлантай тэгээд энэ чимээгүй явдаг. Нөгөөх нь бол ингэж бүүм хийдэг. Бас л Чингисийн тактик шүү дээ. Чингисийн тактик бол яадаг вэ гэвэл маш чимээгүйгээр ингэж тараадаг. Зарладаггүй тараадаг. Яагаад тэр арабын тэр орнуудыг чичрүүлж чадсан бэ гэвэл нэг сонин юм байдаг шүү дээ. Чингис очингуудаа үнэхээр уурын хүргэжсэн л да өөрсдийнх нь элчийн ингээд хоёр чихийн тайраад явуулсан байсан. Маш олон хүнийг алдсан байсан. Хоёр дахь удаага худалдаачтай явуулсан бас алдсан. Бүр дэвчээр барагдсан. Тэгээд манай хүн яасан бэ гэвэл шууд л ерөөсөө морцсон. Нөгөөдөл тооцоо ихтэй эд бол энэ өвл давж чадахгүй, энэ өндөр уулыг мориороо давж чадахгүй. Хаврыг хүлээн.
хавар хүртэл биднээс ингэ чинь. Тэгээ хавар эдний мал нь их одоо морид нь их сулдсан байдаг. Энэ үед нь биднээс давтлаад дийлчнэ. Биднээс бол суурин тижээлдээр маллаа малдаг учраас амархан дийлнэ гэсэн ийм тооцоо хийж ирсэн байна. Түрүүний хэлсэн шиг Чингисүүд юу вэ? Чингис хаан монголчууд бид юу вэ? Дөрмийн бис сэтгэдэг. Шууд мориндоо бүгдөөрэнд нь бойтог углаад гараа үлдсэн. Тэгэл биднээс будаа олгосон. Яаж будаа олгосон бэ? Бас тийм айхтар олон хүн алаагүй шүү дээ биднээс. Зүгээр л хоёр хүнийг аимшигтай хэрцгийгээр л алсан биднээс. Нүдрүүн туглаг зутгсан, амруун тэр нөгөө мөнгөний зутгсан нөгөөдхийг тэгж тарчлааж алж гин шүү дээ. Ямар муухай хүмүүс вэ биднээс чинь гэж би хэлэх гээгүй байна. Хамгийн гол нь ямар ухаалаг юм бэ? 200 хүнийг чимээгүй хүн шиг устгахын оронд 2 хүнийг аимшигтай хэрцгээгээр алаад нөгөө 200 хүнд сонсох явдал байна шүү дээ. Бид нөгөө 200 мянган хүнийг аварж байна уу? Аварчлаа шүү дээ одоо. Тэднээс бидний өдөөс сэлэн барихгүй шүү дээ одоо ингээд. Өөрөөр хэлбэл бидний өвөг дээдс өнөөдрийн одоо би баруунаас сурж ирээд байгаа боловч баруунчид өөрсдөө барууныхан өөрсдөө сурсан тэр ухаан нь бол бидний өвөг дээдсийн ухаан юм болов уу гэж би амаатдээ хаяа тэгж өнгөрдөө. Чингисээс сурсан л ухаан байна шүү дээ наад чинь. Тэгээд нэгэнт л би яагаад ч юм халтраал Чингис рүүгээ орчоод байх юм. Яагаад вэ гэвэл биднээс маш олон Чингисийн хөшөө бариад маш олон Чингисийн нэрмжид бүх барилдуулаад цээж би Чингис шүү гэж дэлдэх нь биднээсийн хөгжлийн тийм гарц биш ээ. Чингис юу хийжсэн байна гэдгийг л эзэн богд Чингис хаан маань юу хийжсэн байна гэдэг дээр л анализ хийх нь л биднээсийн гарц юм болоо да. Тэр хүн дээр л бид анализ хийгээд байна. Тэр хүн дандаа дөрмийн биш ухаалгаар сэтгэдэг байсан. Дандаа толгоогоо ажилуулна. Өнөөдрийн яриад байгаа мэдлэг гэдэг эдийн засгийг тэр үед бий болгож ирсэн байна. Мэдлэгийг шүтжсэн байна. Хүчийг биш. Зөвхөн хурдыг шүтж байсан. Маш хурдтай давтал, маш хурдтай зүхтэн. Тэр нөгөө Ромын ч байна уу, тэр Европын ч байна уу, тэр Эрицарууд бол ингээл давтлах гол ингээл бүгдөө команд хүлээгээл ингээд жагсцсан ингээд зогсож яадаг. Хүнд дуулахтай. Биднээсээ ингээл байлтах гал ингээл зогсож яадаг. Тэгсэн чинь нөгөөдөл нь биднээс бас өөдөөс нь очиод ингээл зогсохыг хүлээж байгаа байхгүй ингээл. Тэгтэл биднээс яасан? Жагсаагүй нэг хідэн ийм аймаар жоохон хэр мэртэй байх л да бодвол ингээл олон жил дайнд явсан чи ямар лойлог байгүйж нэг юм хэсэг нөхдүүд ингээд ордуур нь ингээд давхаад ирсэн. Чи ямар дүрм мэдгүй хүмүүс вэ гэж бодчихсэн чинь давхиж ингээд гарч ирэнгүүтэл ингээд жоохон харж байгаа л жоохон дарга байрын ингээд нэг залаа малаа жоохон улаан байрын нөхдүүдийг л бугуулдаж аваад давхцсан. Нөгөө цэргүүд чинь ингээд байжсэн чинь нэг команддаг дарга нь байхгүй болсон. Дарга хаачваа. Тэгээд цаг нэлээ явсан. Цаг нэлээ. За хөх. Дөнгөж эхэлж байна шүү дээ. Цаг явцсан л гэдэг ахын дөнгөж эхэлж байна. За маш хурдтай ярив. Бидэнд бас л хурд хэрэгтэй үнэ. Тэгээд бид Чингисээс тэр хурдын суралцах хэрэгтэй. Маш хурдтай давтлах, хурдтай байх. Яагаад гэвэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр ямар маш хурдтай хөдөлгөөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өөрчлөлтүүд хийж байгаа нь хожиж байна. Маш том компаниуд унж байна. Тэгэхээр бүтээгдэхүүн дээр цөмөрөө их хурдан өөрчлөлт оруулъя. Гадагшаагаад гармаар байна. Гадагшаагаад гарыг цөмөрөө. Гадагшаа гарах нь бидний ганцхан амьдрал шүү. Гадаад зах зээл рүү гарахын тулд биднес энэ ундааг ингээд шууд хийн гэдэг бол биднес зах зээл дээр амьдрахгүй. Ягаад гэвэл цаад том акулууд ч өөрсдөө хийж байгаа. Харин энэ ундааны одоо энэ бөглөөгийн биднес ганцхан хийх юм бол болж байна. Ягаад гэвэл энэ бөглөөг Америкийн том ундааны үйлдвэр төгөх гээд авахгүй бол Германых төгөх гээд авахгүй бол Японыхтой нөхөх нь вэ шүү дээ. Тэр зөвхөн бөглөөнд дээр биднес ингээд л ажилчна. Тэгэхээр компонент гэж яриад байгаа. Тийм салбар бүтээгдэхүүнүүд дээр тэр жижигхэн эд ангууд дээр төвлөрөөрэй. Жижигхэн эд анги хийн шүү. Хийхийн тулд яах вэ гэвэл биднээс ийм юм хийчүүл зарж болох юм уу, та дэмжих юм уу гэдэг эйженсинуудтай харьцаарай. Маш олон эйженсинууд байгаа. Мэдээж би энэ тал дээр Монголынхаа төлөө одоо би бол
дахиад дандаа лекц уншаад байхгүй хаа жилдээ нэг ганц уншуул гэх юм. Хамгийн гол нь одоо би барьж авч сууж хиймээр байна. Зөндөө одоо юм хийх юмнууд байна. Эхлээд би та бүхэнтэй ингээд юу бодож байгаагаа тараачаад хамтаараа орох нь хэрэгтэй. Тэгэхгүй би ганцаараа ингээд хийгээд байх нь гол биш. Бүгдээр хамтаараа хийх ёстой. Тэгжэл бид басна. Тэгэхээр тийм компонент индастри эд ангийн үйлдвэрлэл Солонгос яагаад өнөөдөр ингээд эдийн засгийн заримдаа ийм хүчтэй босхгүй байна вэ? Их Японыг яагаад давж гарч ирэхгүй байна вэ гэвэл шууд машин хийдэг. Шууд туужингийн эд анги хийдэг. Шууд машин хийдэг. Шууд эцсийн бүтээгдэхүүн хийдэг учраас эд анги хийдэг. Нөгөө бусдууд нь яагаад ингээд эдийн засгийн дампуурд ордгүй юм бэ? Бас нэг тийм тодорхой тийм хөдөлгөөнд орохгүй байна вэ гэвэл тэднээс бол дандаа эд анги хийдэг. За цөмөрөө эд анги дээрээ төвлөрцгөөе. Тэгээд нэг зүйлийг хэлье. Бизнес хийхэд бидэнд энэ 2-р давлгааны үед хэн нэгнийг сүүмжилж байх зав заа бидэнд байхгүй. Засгийн газрыг юм уу? Манай энэ ах гэдэг юм шал хэрэг. Над хэзээс тусалдгүй шүү дээ. Энэ их нэлээд тийм нийтч одоо Монголын ард түмэнд байдаг зүйл хэнийг ч шүүмжилж болохгүй, хэнийг ч өөрийнхөө энэ хийж байгаа зүйл буруутгахгүй. Бид өөрсдөө л эхэлнэ. Дараачийн одоо за цаг их бага байгаа учраас би өөрийнхөө асуулт хариултыг одоо эхлүүлнэ. Тэрнээс өмнө хамгийн гол мессежээ би өгөхийг хүсэж байна. За нэгэнт PR-ын тухай ойлголоо. Биднээс маш удаанаар тийм зөөлнөөр PR хийх юм байна. Зар сурталчилгаанаас аль болохоор зайлсхийнэ гэсэн санаа PR гэдгийг одоо та бүхэн бизнес дээр ойлгуулна. Тэгээ PR өөрөө их тийм удаан тийм мэдээлэл шүү. Ямар нэгэн байдлаар зүгээр л мэдээлнэ. Өөрийнхөө юу хийх гэж байгаа вэ, яах гэж байгаа вэ? PR хийсний дараа зар сурталчилгаа хийн шүү. Миний одоо энэ ундааг хэн нэгэн хүн ууцсан байлаа гэж бодъё. Нэгэнт ууцсан хүн рүү би дараад нь одоо манай ийм дараагийн шинэлэг бүтээгдэхүүн гаргасан бүр илүү чанартай, бүр илүү витаминтэй гэд хэлэхэд болж байна. Тэгэхгүй огт танихгүй, огт амсаагүй хүн рүү зар сурталчилгаа хийж болохгүй шүү гэсэн санааг би бас энэ дээр хэлэх ёстой гэж бодож байна. За ингээд PR-ын тухай ярьчлаа, маркетингийн тухай ярьлаа, менежментийн тухай би одоо шууд яриа тий. Менежментийг одоо менежмент дээр бол хэдэн зүйл орхигдуулсан байна. Менежмент энэ 2-р давлгааны үед менежментийг хийхдээ бид ийм л юм анхаарна шүү. Ерөөсөө хүний төвлөрүүлээд бизнесийнхаа арга ажиллагаануудыг битгий тойруулаад байгаарай. Манай дорж чинь юу хийдэг вүлээ? Дорж чинь компьютер цааштай. За байж. За тэгвэл интернетийн бизнес хийдэм билүү? Хүний тойруулж битгий бизнес хийгээрэй. Би функцэд тойруулаарай. Ерөөсөл манай энэ бизнест одоо манай энэ 8 төрлийн барааны дэлгүүрт нэг үүдэнд ингээд нэг айтаах ингээд зогсоод оруулдаг нэг юм хөөрхөн охин хэрэгтэй байна ч гэдэг юм. Эсвэл худалдаан дээр ингээд дандаа бодлын гарах юм, мөнгө алдагдах юм. Ийм систем зохиоёч гэдэг юм уу? Систем дээр, хүн дээр биш, систем дээр ажиллах нь байна. Системийг тойруулаад хүмүүсээ бид бүрдүүлэх нь ёстой юм уу да? Яагаад функц яриад унгаа гэвэл менежментэд ерөөсөн хамгийн гол юм бол функц шүү. За ингээд би та бүхэндээ 2-р давлгаанд өнөөдөр биднээс цагийн менежментийн талаар менежмент буюу хүнийг удирдахын тулд хүнээр сайн баг бүрдүүлэхийн тулд PR зар сурталчилгаа маркетингийн талаар ингээд ярьлаа. За ингээд бүгдийг бид үгнээд хэлэх юм бол ирээдүйдээ бид юу хүсэж байна? Түүнийхээ төлөө өнөөдөр юу хүсэж байгаагаа золиослох чадвар бол бидний амжилтын үндэс, Монгол орны амжилтын үндэс. Өнөөдөр Монгол орн хийж бүтээж байгаагаас илүү хэрэглэж байгаа нь миний сэтгэлийг хамгийн их зовоож байна. Монгол орн өртөө гэсэн мөртлөө маш олон одоо тансаг хэрэглээнүүд Монголд байна. Энэ болгоноос зайлсхийж хийж бүтээхдээ анхаарах нь биднээс ирээдүйгээс үр ач нараасаа зөвшөөрлгүй карманаас нь мөнгө хулгайлахаа зогсноо л гэсэн санаа шүү дээ. Энэ олон үр зээлүүд биднээс тансгалж ээж болно. Гэхдээ хүүхдүүдийн минь толгойдор маш том аянг болж буун гэж бодож байна. Тийм учраас цөмөрөө хийж бүтээх хэрэгтэй байна. Манай улс төрд ч гэсэндээ байгаа нэг ганц хоёр төгрөгөө хэний тойрог руу хаашаа яаж хаях вэ гэдгээ цаг наргүй хуралддаг болохоос биш. Хаанаас гаднаас дахиад арай ахиухан шиг $1 яаж олох вэ гэдэг тал дээр бид тэр бүр ярихгүй байгааг нь харамсаж байна. Энийг биднээс цөмөрөө ярилцах хэрэгтэй. За ингээд улс орны эдийн засаг байгууллага дээр анхаарах зүйлүүд хувь хүний тал дээр хувь хүн миний хувьд менежмент дээр юу анхаарах вэ?
мөрөөдөлтөй хүмж байгаарай гэдгийг би хэлмээр байна. Та нарын толгой дотор ямар нэгэн байдлаар бизнесийн нэг санаа орж ирэх юм бол нөгөө бизнесийн санаа чинь амьдраад дайжигүүр нь ургаад амьдрал дээр ингээд хүчтэй танд ингээд туслахаас нь өмнө та нар шууд нухчин дардаг. Яаж дардаг вэ гэвэл солиотой юм бодох юм. Шууд л энэ дээр нүдгийн дотор нь дарж штэ биднес. Үнэн байхын аргагүй гоё юм да даач. Ингэж бодож болохгүй. Тэрийг бүр чөлөөтэй явуул. Бизнес дөнгөж эхлэх гэж байгаа хүмүүс бол ерөөсөө идеен дээр ажиллана шүү. Идея санаа бодол дээр. Идея унтаж байхад төрж болно. Идея төрдөг нэг арга байдаг шүү. Та бүхэн хизээж очиж байгаагүй нэг газараа жилд нэг удаа очиж үзээрэй. Тэнд чинь зөндөө олон бизнесийн санаанууд гарч ирнэ. Миний одоо нэг ярих дуртай бизнесийн санаа байна да. Одоо ингээд Монгол эрчүүд энд зөндөл байгаа. Өглөө оройгүй завгүй ажилдаг үз. Авгаачуул чинь та нарт юу гэж яншдгийг бол би баг гадралж л байна. Энэ гэр чинь одоо эр хүнтэй юм уу юм уу? Тэгэхээр үнэ би эр хүн байна штэ. Наа гутгаа эргэлжиж байгаа ч штэ. Өө нэрнти. Гүтэр гутга ирлээ сууж явах зав одоохондоо бидэнд алга байна. Энэ бизнес буюу энэ бэрхшээлийг олж харах хэрэгтэй. Гадаа гудмаар шилавын гэх оронд гутгыг чинь ирлээд өгөн шүү гэх юм бол одоо биднээс гүйж гараад зөндөө ирлүүлэх нь штэ. Одоо энэ жижиг гуанзнууд байна. Тоогч нарыг баг 50,000 10,000 төгрөгөөр цагийн цалинжуулж байгаа. Нөгөө 10,000 төгрөгийн цалин авдаг, цагийн 10,000 төгрөгийн цалин авдаг тэр гадаа тоогч чинь нэг цаг гутгаа ирэлж штэ өдөрт. 10,000 төгрөгөөр гутгыг чинь ирэлж шүү дээ тэр гуанзны гутгыг. Тэр эзэнд харамсалтай биз дээ. Тэгсэн дөрөв оройд хараад явлаа. Нөгөө гутгнуудын нэг юм савнд хийчдэг, гутга ирэлдэг компани ирлээ, солилж тавилаа явлаа. 30 минутын ажил тэр хүнд хэдэн төгрөг өгөх вэ? Багшиг мөнгө нэг гутганаас бол 500 төгрөг өгч шээтэй. Өөрөлд энэ бизнес байна. Өөр бизнесийн маш олон жишээнүүд. Энэ толгой доторх ажлыг зөндөө бод. Хүмүүсийн бэрхшээл таартай бай. Хүмүүсийн бэрхшээлийг судална гэдэг бизнес юм шүү дээ. Тэр миний Чарли Чаплины нэг киног үзэж байхад эхлээд жоохон хүүхэд гарч ирэнгүүтээ ингээл баахан цонх хагалдаг байхгүй. Ингээл цонх хагалчаал тэгээд буцаад гүгээ явж байгаа. Арай маргааш өглөө нь аав нь цонхны шил барьцсан. Цонхоо шилдүүдэрээ гэж байгаа. Энэ яг бэрхшээлийг зохиомлоор бий болгож байна л да. Гэхдээ энэ бизнесийн алтан дүрмийг маш зөв ойлгуулж байна. Тэгтэл сая за би аль зурагтаар гэдгийг яриад яг зурагтаар манай нэлээд том доктор профессор, эдийн засгийн профессор нэг юм ярьсан. Би одоо нэг хувь хүний бизнест хувь хүний байр суурийг ярьж байна. Менежер хүн компанид ажиллаж байгаа хүн шаардлага гарвал өөрийгөө золиослооч гэсэн тэр компани төлөө зүтгэх хэрэгтэй шүү гэж ярьж байсан. Үгүй шүү. Энэ шиг худлаа юм байхгүй шүү. Та нар тэр бизнест хүчээ өгч байгаа, тэр бизнес тусалж байгаа туйлын зорилго бол өөрийн чинь амьдрал сайжрах нь нэг номерын чухал зорилго шүү. Дараад нь тэр бизнес. Тэгэхгүй бизнесийн төлөө явж ягаад явчих юм бол ямар хэцүү вэ? Энэ цэнхэр гараг дээр тэр бизнесийг хөлдөөр нь босгохын төлөө ирсэн болж хурж яана да энэ. Үгүй. Аж аргалтай амьдрахын тулд ирсэн. Аж аргалтай амьдрахын тулд харин тэр бизнес чинь бидэнд туслахаараа энд бий болсон юм шүү. Гэхдээ зорилго нь зөрөөгүй. Яг л бизнесийг маш тийм дөрвийн биш байдлаар хийх хэрэгтэй. Одоо биднес бизнес хийхлээр юу гэж боддог бол маш хүнд ажил, олон цаг нараар ажилладаг. Тэгээд зарим нь агс хийвэл авгаагаасаа салдаг, агс хийвэл хүүхд рүүгээ агсардаг, агс хийвэл тэгээд ингээд цаашаага зөндөө юм байдаг. Энэ дөрвийн сэтгэлгээ салж бизнесийг биднес маш их тийм энгийн, тийм хөнгөн хэлбэрээр хийх боломж байна. Яаж хийх вэ? Карнеги хэлсэн байдаг. Би энэ өөрт байгаа ганцхан толгоогоо ашигладаг юм аа. Би маш олон толгоог зээлж ашигладагаараа миний бизнес амжилттай явдсан шүү дээ. Тэгвэл маш олон хүний толгоог зээлж ашиглах нь шүү дээ биднээс. Тэгэхээр бизнес гэдэг бол хүний бэрхшээлийг судлах юм байна. Бизнесийн шинэлэг санааг л одоо ингээд эхлэх гэж байгаа хүмүүс шинэлэг санааг л маш их ол. Түрүүн би өсчнийг тухай ярьлаа. Би хүрлээгээд маш сайн өсчөнтэй. Одоо найз юм да. Одоо миний өсчин найз. Тэгээд ингээд үсээс суулдаг. Тэгэхэд би одоо ингээд боддтой. Шинээр өсчний газар ажиллах гэж байгаа өөр зөндөл хүүхдүүд байдаг баг, залуучууд байдаг баг. Тэднээс салон нээх гээл, хүнээс зээл авах гал,
Ямар нэгэн байдлаар бизнесийн одоо гараагаа эхлэх гээл ингээл хайж эхэлдэг, явж эхэлдэг, түрээс хайж эхэлдэг. Үгүй. Танд нэг юм өсний машин, нэг юм хулдаасан юм нэг юм жижигхэн тойрог хулдаас тойл юм босоо тойл сандал за сандлаар хаанаас шалтна байхад л болоо. Өөрөө ч хэрэггүй хаач хэрэгтэй. Яг гэвэл дуудлагын өсчин гэдэг юм Монголд өнөөдөр алга байна. Энэ орон зайг эзлээсэ. Энэ бэрхшээлийг шийдэж өгөөсэй. Жижиг дунд үйлдвэрлэлийн маш олон санаанууд байна. Энэ олон санаануудыг одоо жишээ нь настай хүмүүстэй, настай аав ээжтэй, настай ах дүүстэй хүмүүс зөндөө байгаа. 7-8 хүүхэдтэй. Тэгэл хэн нь харах нь тодорхойгүй хоорондоо жоохон бие биенээ ингэж харчаал яваад байж болох юм. Тэгвэл настай хүмүүсийг үнэхээр одоо баясгадаг, хооронд нь уулзуулдаг, одоо настай хүн ч гэсэндээ дурлж болно шүү дээ тэр чинь. Одоо нэг гой бүжгэлдэг, задгаа цагаан ч юм уу, гой бие биенийг хараа. За яг л баахан халуус автаа цайл хэрэг болох байх л да зүгээр. Тийм газар нэмээр санагдаад байгаа. Тэгээ гэрт нь аваачаад өгчдөг, гэрээс нь авдаг. Нэг тийм настай хүмүүсийн үйлчлэгээний газар нээх юм бол заатаа мөн яста бужигнуулна да. За тэгэл одоо 10 жил төгсөж байгаа хүүхдүүд ямар мэрэгчлээ болохоогоо мэдэхгүй гарч байна шүү дээ. Нэгэд ингээл нэг эмдэгт ингээл хэвтэж яхад нь нэх гой дүүхэлсэн гээд нэг юм цагаан халаатай хүүхэн л орж ирсэн. Ийм ч хүн чи ямар гоё юм бэ? Энэ хичээг болно. Ерөөсөө эмч болъё. Шийдвэр ийм л гарч байна шүү дээ. Тэгэхээр манай ихтэй сургуулиудад төгсөнгүүтээ өөр мэрэгжил сонгож өөр ажил хийдгийн учир нь энэ дээр байд юм болоо да. 10 төгсөж байгаа хүүхдүүдэд чиний давуу тал, чиний одоо тэр нөө фэнкшүүгийнхаа мод таван махуд эднэрээр чи бол ер нь модон хүн байна шүү дээ. Чи бизнесийн хүн байна. Чи тийм үү энэ бизнес юу мэдлэгийн 10 жилийн хүүхдүүдэд мэдлэг олгох, мэрэгжил олгох тэрхүү үйлчилгээг одоо үзүүлэх юм бол биднээс нэлээд олон мөнгө олох болов гэж бодож байна. Тэгэхээр бизнес эхлэх гэж байгаа хүн бол ерөөсөө энэ дотор үүсэж байгаа тэр мөрөөдлийг битгий энэ хүү одоо баг дээр нь дараад хайчаараа гэсэн санааг би хэлхийг хүсэж байна. За ингээд бизнес хийхэд биднээс тодорхой хэмжээгээр маш олон зүйлүүдийг ярилцах байхаа. Одоо нэгэнт цаг нэлээд оройтож байгаа учраас асуулт хариултанд оръё. Асуултыг бичгээр надад өгч болно. Би хариулахад бэлэн байна. Миний гол хэлхийг зөвлөж байгаа асуулт маань ингэж ихэлсэн байна. Дөнгөж өнөөдөр бизнесийн гараагаа эхэлж буй залуучуудад хандаж юу гэж хэлмээр байна? Ямар зарчим баримтлах вэ гэж байна. За энэ их гоё асуулт байна. Энэ дээр дөнгөж өнөөдөр бизнесээ эхэлж байгаа хүүхэд өнөөдөр мөрөөдөлтөө үнэнч байгаарай. Нэгдүгээр зүйл. Та хэрвээ мөрөөдөж байсан бол тэр мөрөөдлөө байнга амьд байлгаарай. Хоёрдугаарт танаас өөр хинч туслахгүй гэдгийг бүр хатуу анхаарай. Өнөөдөр би энэ асуултын цаана дандаа ингэж асуудаг. Мөнгө байхгүй байхад би юу хэлэх гээд байгаа юм бэ? Эхлэх мөнгө байхгүй байхад та юу хэлэх вэ гэж байна. Тэгвэл өнөөдөр надад намайг оюутан байхад, намайг 10 жилийн өмнө байхад надад бизнес эхлэх мөнгө олдож байгаагүй, олдоогүйд нь би хагатлаа баярлдаг өнөөдөр. Миний маш их олон алдаа дампуурлаас тэр мөнгө олдохгүй байсан минь аварж байсан. За хувь хүнийг яаж хурдан чадваржуулах вэ? За энэ их айхтар асуулт байна. Хувь хүнийг яаж чадваржуулах вэ? Хурдан чадварчих хэрэгтэй даа гэж хэлэхээс өөр шулуун замын жигд хурдсах хөдөлгөөний юу гэж хэлэх вэ? Шулуухан замаар жигдхэн хурдсахыг хэлнэ гэдэг шиг юм болж байна. Их хэцүү асуулт байна. Дараа энийг хариулахыг хичээнэ. Төрийн болон улсын үйлдвэрүүдэд ажилладаг дунд шатны шийдвэр гаргах төвшин доогуур менежерүүд, инженерүүд зөвлөгөө өгнө гэж байна. Миний нэг найз Англид нэг инженерийн байгууллага, их том инженерийн компанид ажиллаж байсан. 28 жил ажилласны дараа тэр өөрийн хувийн бизнес аваад гарсан. Хүмүүс пөх чи тийм гоё компанид 28 жил ажиллачаад яагаад одоо ингэж хувийн бизнес руу орчихваа гэсэн чи өөдөөс нь ийм хүчтэй бизнесмен яаж харин тэнд 28 жил тогтож чадваа? Тэгэхээр алдаанд хайртай байгаарай л гэдэг санааг би бас энэ давхар хэлмээр байна. Томас Эдисоноос асууж байсан. Гэхдээ чи нэр мөддөө чийдэн хийж чадахгүй хүн байна. Мөддөө чийдэн хийж чадахгүй хүн байна. Чи мянган чийдэн хийгээл дандаа л хагалах юм. Одоо чи ерөөсө бүтлгүй байна гэсэн өөдөөс нь. Үгүй би
харин их азтай байгаа юм биш үү? Мянган чийдэн яаж хийж болдгоо вэ гэдэг аргуудыг нээгээд ахт чинь гэж хэлсэн. Тэгэхээр алдаандаа цөмөрө хайртай байх нь дээ янз нь. За энэ хоёр асуултанд хариулчаад бусдуудын би хариулнаа зүгээр яа. Дараагийн телевизээр ярих боломж олдвол би судалгаа хийж ярив. За манайд хүнс тэр дундаа ундааны үйлдвэрлэл их өрсөлдөөнтэй энэ өрсөлдөөнд ялгархын тулд юу хийвэл зөв бэ? Хамгийн зөв явж байгаа нь ямар үйлдвэр байна? За энэ дээр бол яг хуу их л детальны асуусан байна. Ялгархын тулд юу хийх ёстой вэ гэвэл заавалч гоё савтай, гоё амттай гэсэн санаа ердөөч биш. Үйлчилж байгаа тэр сүлжээ маань өөр байх ёстой бас. Хүмүүсээр байна уу, машинаар байна уу, эсвэл дэлгүүрүүдэд байна уу, албан газруудад байна уу? Эсвэл их тийм өндөр хэмжээний яам тамгын газруудаар байна уу, бүр ингээд захын хорооллуудаар байна уу? Энэ дээр өөрчлөлт ялгаа гаргах хэрэгтэй. Хоёрдугаар сегментийн өөрчлөлт. Зах дээр байгаа хүмүүс уух юм уу, эсвэл одоо дунд чатны менежерүүд уух юм уу, бүр ингээд дээд элитэд уух юм уу ч гэдэг юм уу. Тэр ялгаануудыг гаргаж өгөх хэрэгтэй. Бүтээгдэхүүн дээр одоо өөрчлөлтүүд орж ирэх нь шүү дээ. Их олон өөрчлөлтүүд ялгарх боломжууд байгаа. За хамгийн сүүлийн асуулт. Бизнест мэдээлэл их чухал. Манайд бизнесийн амьдралаа сайжруулахын тулд ямар сонин хэвлэл мэдээллийг хэрэгслээс зүгээр авч болох вэ? За маш олон мэдээллүүд байгаа да. Одоо тэрийг гээд хэлчих юм бол нөгөөдөл нь гомдоод авчих шүү дээ. Тэгээд одоо чинь хоёр авгаатай хүн хооронд нь ингээд хараа суугаад байдаг шиг юм болж шүү дээ. Тэгэхээр би Монгол орондоо хайртай, Монгол орны минь оюунжуулж мэдээлэл түгээж байгаа, мэдээллийн бүх салбартаа би хайртай. Ягаад гэвэл тэд миний энэ үйл ажиллагааг дандаа дэмждэг. За би ингэж л хариулмаар байна да. Би дандаа хүндэтгэж явдаг. Өнөөдөр Монгол оронд дахиад нэг алдар хүндийн дуурсах юмсан да гэж би бодож явдаг. Бүр 70, 80, 90, 80-аад оны үед домог болсон. Миний аавын шүтэн. Би аавыгаа шүтдэг болохоор аавын маань шүтэний шүтэн байж таараа. Ингээд нэг үнгэн ийм Монгол малгай гэж юу гэж нэрлэдэг вүлээ? Лахууц. За ингээд лахууцгаа энгэр дээр гарч ирэх боломж байгаа болов. За. Энэ ганцхан үг хэлчихье. 1944 онд өнөөгийн 20 дугаар зууны ард түмнийг соёнгээрүүлэх ажлыг эхэлсэн лектрийн товчоо 1944 онд намын төвөөрөнд байгуулагдсан юм. 10 хүний бүрэлдэхүүнтэй. Тэрний нэг нь би. Өөрөөр хэлбэл энэ лекцээр олон түмнийг гэгэрүүлэх ажлын хамгийн анхны улсууд бүрэлдэхүүн Лодо дамба даргатай 10 хүн намын төвөөрөнд лектрийн товчоог бүрэлдүүлж би 6 жил намын төвөөрөнд лектор байж лекц уншсан. Тэгээд одоо өнөөдөр 21-р зууны эхэнд бидний энэ зах зээлийн ийм оюуны давлгаа одоо бий болж байгаа энэ үед энэ Ганбаатар хүү зориглож та бидэнд энэ лекц уншиж байгаад маш их баяртай байна. Энэ улам цаашаа дэлгэрч манай оюунлаг ард түмний оюун ухаан манай зах зээлийн үндэс болж Монгол орныг хөгжүүлэх болтугай. Энэ таньч. За. За. Ард түмний хайр гэдэг агуу юм байт юм а. Та нарынхаа хайрыг дааж явахын тулд би их зүйл хийнэ гэж бодож байна. Та нартай баярлалаа. Одоо ингээл дуусаач л гэж орилоод байна. Цаг дууслаа. Ингээд 10 дахь одоо 10 дахад одоо микрофон өгүүлж байгаа юм байл гэдэг бодвол. За энэ ихээ. За би тэгвэл нэг зүйлийг хэлье. Энэ микрофон энэ эндрийг надад бэлдсэн. Гэхдээ би энд бүр албаар эндэр гуйж байгаад би тавиулсан. Яагаад би энэ эндэр дээр гарсангүй вэ гэвэл ганцаараа би лекц унших нь сонирн бишээ. Миний Монголын маш олон надаас хүчтэй
маш олон ухаалаг залуучууд зөндөө байгаа. Би яг ихлүүлээ л да залуучуудын хувьд. Элбэг доржгоо ихлүүлсэн. Би яг араас нь ингэж явж байна. Лоохуцгаа бүр ихлүүлсэн. Бүр энэ үедээ ярьж шүү. Лоохуцгаа ихлүүлсэн, дараа нь ингээд зөндөө олон хүн ихлүүлсэн. Гүрээ ах байна. Маш олон хүмүүсийн лекцийг ихлүүлсэн боловч цаашид миний дүүнэр, миний үеийн залуучууд энэ эндэр дээр дандаа гарч ард түмэндээ шинэлэг санаа бодол урам хайрлаацаа гэдгийг би үлдээж сайлаа бэлтгэхээ саваа бэлдээ гэж энийг орхилоо шүү. За одоо бүх юм ойлгомжтой боллоо. Өнөөдрийн энэ бизнесийн нүцгэн үнэн гэсэн энэ үнэтэй сургамжтай энэ лекцийг Монголын маркетинг олон нийтийн харилцааны зөвлөл мөн Хүрээратрын клуб хамтран ингэж зохион байгуулж өнөөдөр энэ сайхан буян үйлдэлээ. Тэгээд би одоо энэ сайхан лекц энд 3 удаагаан сууж байгаа сонсож байгаа. Би энэ микрофон баригч албыг давхар гасж байгаамаа. Тий. За ингээд сонсогчийн хувьд үнэхээр их сонин сайхан ийм мэдрэмж төрж өнөөдөр та бүхэнтэй адил нэгэн сайхан баярыг эдэлж байна. За ингээд таны өнөөдрийн уншсан лекцийн үр шимээр энэ их онгорхол баграхал эрчим хүч нэгэнд бүрэлдэн буй болсон гэдэгт би эргэлзэхгүй байна. Тийм учраас монголоор баргасан сайхан дуугаан бүгдээрээ хамтдаа дуулвал ямар вэ гэж таны одоо бодсон хүснээр намсраж угахан халуун илгэн нутгийг бүгдээрээ их найрал энэ Монголын урлагийнхны одоо багтааж дүүргэж чаддгүй энэ танхимыг бүгдээрээ дуулцгаая.